зүгээр хэлчихээ л дээ. Би чамд тусалж чадах юм билүү? Чи ч одоо ямар нойтон ам шиг ядраад юм бэ? Нэг ч асуудлаа би өөрөө шийдэх болох уу? Чи яагаад намайг загнаад байгаа? Би чамд ямар буруу юм хийцээ? Стэнгээ. Би чамайг үрээгүй бах чи миний амьдралд өөрөө ирээ үсттэй. Чи ямар миний найз охин уу? Бас тэр надад заах гэдэг нүч те? Бити давар заяа. Миний амьдрал бол зөвхөн миний амьдрал. Тэгэхээр охтуудаа бид нэр энэ сургалтандаа сайн сураад бас борлуулалтаа сайн хийчихвэл үнэхээр гайхалтай баг болохоор байгаас тээ. Тийм биз дээ. Тийм штэ. Бид нар чинь зөндөө олон охтуудын дундаас шигшигдэж гарч ирсэн юм чинь. Охтуудаа амжилт. Ажлынхаа төлөө урагшаа. Сайн байцгаана уу? Сайн байна. Сайн. Уучлаарай хаа. Та өөрөө андуурсан юм шиг байна. Энд эмэгтэйчүүдийн дотор хувцсны сургалт явагдаж байна. Харин тэгээ яв. Би энэ сургалтын чинь шинэ багш байна да. Сайн байна. Хүү охтуудаа бити юм гинэн байгаач. Яхаараа эмэгтэйчүүдийн дотор хувцсны багш ийм хөвшин хүн байх юм. За тоглосон юм аа хүүхдүүдээ. Сууц. Би та нартай айл адилхан энэ сургалтын шинэ сурагч. Эцэд ямар сайхан охтуудтай нэг сургалтанд сурах гэж байгаа юм бэ эцэд. Танд сэдэ тийм ээ. Ахын нэр Бяруу зам. Тий. Одоо энэ бүсгүй хоёр эдний нөө шин салбарын дэлгүрт хөдөлгөгчийн ажилд орох гэж байна л да. Хин шалгарсан шүү дээ. Тэгэхээр одоо нэгсэндээ уралдах гэж байна да янз наа. Тэрийг та нар зөвөр ойлгоорой. Тий. За. Танилцъя да. Хэн блэ? Миний нэрийг Инх Чимэг гэдэг. Инх Чимэг. Өөр Намайг Тул гэдэг л дээ. За чи Намайг Золоо гэдэг. Золоо. Оо сайн. Өөрийн чинь алдар юм блэ дээ залуу усгүй. Номын ахайтан. За. Сайн байна хаа. Сайн байна. Та энэнгээр явдаг ийм өндөр бор царайтай сэргэлэн гэж ахыг таних уу? Чи намайг бор авахар зэрэг ингэж асууж байгаа юм уу? Үгүй ээ. Энэнгээр байдаг гэхээр л асуусан юм. Ахын тоглосон юм. Горил Сек энэ нүхэнд байгаа л да. Ахын заагаад өгөө. Одоо би тийшээ очих чи. За яа. Тэр байна уу? Яг сайхан дөө. Сэргэлэн хаан юм. Энэ л вэ? Ой, Сек. Яах гэдэг юм бэ? Уулзах гэдэг юм шүү. Юм бэ? Сарнай байна, Янжмагийн охин. Сарнай юу?
Ах найзуудтайгаа тааралцаад жаахан унтчихсан байна. Юу болов? Арвжих их чинь бий муу байгаа. Дүүргийн имлэг твтэд 12 томжийн. Ээж танд хэлгээд хэлж чадаагүй лээ. Очно байна уу өөрөө мэднэ үсттэй. Үгүй. Ээж чинь би мөн эмнэлэгт байгаа гэж. Сарна. Ой. Чамд мөнгө байгаа мó? Сарна. Сарна. Тэгээд ээж үнэхээр эмнэлэгт байгаа мó? Би ямар хэрэгтэй гэж худлаа хэлхий. Ээж чинь таны хөөснөөсөө болоод би энэ өвдөө сэтгэл нь ямарч яахт. Таны ингэж явж байгаа ч таарчтэй. Тэгээд би энэ яаж байгаа юм бол? Мэдгүй. Дүүргийн имлэгийн 500 доллар палат нэвч байгаа гэсэн шүү. Ээж өдөр болго очиж байгаа гэсэн шүү. Сэкэ. Хідүүлээ очиж эргүүл яасан. Сайн байна уу? Танд яваар туслах уу? Би мөнгө хадгалуулах гэсэн. За та хэдийг хадгалуулах уу? 40,000 төгрөг. Та хадгаламжтай юу? Байхгүй. Одоо л хадгалуулж үзэх гэж явж байгаа юм л да. Манайхаас санал болгож байгаа хадгаламжийн төрлүүдийг та мэдэхгүй гэсэн үг үү тэгэхээр? Бас төрлүүдтэй байгаа хэрэггүй. Байлгүй яах вэ? Манайх танд 13 төрлийн хадгаламжийн бүтээгдэхүүн санал болгож байгаа. Гэхдээ таны хадгалах зорилгоос ч хамаарат өөр байгаа. Та яг ямар зорилгоор мөнгө хадгалуулах вэ? Одоо зорилгоч гэжтэй гихт мөнгө хадгалахаар манай хүү үрчээд ах юм аа. Тэгээ би өөрөө орлогоосоо хийгээд тэгээ өөрөө л ганцаараа авч харьцчих тийм л хадгаламж нээх гэдэг. За хадгаламжийг угаасаа та өөрөө аавна иргэний үнэлгээр үйлчлдэг учраас одоо энэ тал дээр та санаа зовох зүйлгүй байгаа. Тэгээд та мөнгөө хугацаатай хадгалуулах уу, хугацаагүй хадгалуулах уу? За би багшаас асуух гэдэг одоо. Ано? Багшаа. Би явуу байна. Би банкн дээр явж байна л да. Тий, энд хадгаламж нээх гээд л. Тэгээд одоо хугацаатай дээр үт юм уу? Хугацаагүй дээр үт юм уу? Аль нь ашигтай вэ? Авна дундаас нь. Тий. Би өдөрт орлогоо өөрөө хийгээд тэгээд хэрэгцээтэй үед мөнгө гаргаж авчихаар л тийм данс хэрэгтэй байна. За. За баярлалаа. За. Хугацааг үнэ. Би ч бас оюутан хүн шүү дээ. Тэгвэл манай хугацаагүй хадгаламжийн данс нь жилийн 7.2% хүүтэйгээ та хизээч мөнгө авч болно гэсэн. Та дансаа нийлэх үү? Нийлэх. Та надад иргэнэ үнэмлэгээ өгч. Зүгээр юм дөө. Эндээс та гарыг сэж. Гарыг шүү. Хал юм даа. За энэ таны хадгаламжийн дэвтэр. За. Их баярлалаа. За баярлалаа. Баяртай. Миний хөө. Чи ядаж цаашаа явж байгаагаа ээжтэй хэлчихээч. Тусдаа гарлаа. Тэгээд ч тоо хоёртой хэрэлдэж цаг үрэх сонирхол алга. Тэгээд ээж нь аавд чи юу гэж хэлэх юм бэ? Гү яах вэ? Нөгөө нэг том ядаргаа чинь зайлаад өглөө.
Хоёулаа одоо сэтгэл амар сайхан амьдрал гэхгүй юу? Өөрийнхөө амьдралыг өөрөө шийдсэн надад амар. Минийхөө битгий. Ээж нь чамааг байхгүй. Санаа зовоод унтаж амарч чаддгүй чи мэдэн шүү дээ. Ээж нь одоо хүүгээ хизээч үгэлж загнахгүй. Дуртай хоолтыг хийж өгөөл дур арчин байлга. Ээжхөө битгий. Ээж. Би танд хайртай шүү дээ. Гэхдээ яагаад ч аавтай таарахгүй мэн? Үг солихоор л хэрүүл тэр хүний хүүхэд биш юм шиг. Тэгэхэр тустай байсан тэр. Би тантай холбоотой байна. Ихватра. Минийхөө. За миний бяцхан деваачин ямар санагдаж байна? Таалагдж байна. Гэхдээ чам шиг юм сайхан залуу ганц би байна гэдэг дэндүү уйтгартай биш үү? Уйтгартай байлаг яах юм бэ? Энэ ч л амьдрал шүү дээ. Уг нь чи надад анханасаа таалагдсан л да. Гэхдээ таалагдана гэдэг нь хайртай дуртай гэсэн үг биш шүү. Зүгээр л би мөнгөтэй ирчүүдэд дуртай. Тэд нартай байхад юу хүснээ хийж болдог. Бас дэндүү зугаатай байдаг. Тэд чинь эмэгтэй хүнийг яаж сайхан байлгахаа мэддэг байхгүй юу да. Чи яг зөв хүн болж. Хин бэ? Хараа. Очооч чи харин гэдэг юм. Ихнэр ирчихжээ. Юу? Ихнэр хүүхдээ ирчихжээ. Чи чинь ганц биеэ үсттэй. Би урд нь гэрэлж исэн юм аа. Тэгээ яах гэж ирж байгаа? Үгүй би яаж битгий юм. Чи бүгд чи бүгд хаашаа явж тийм шиг байна. Яс удаан. Ашигч унтаг байсан юм уу? Унтаг үлээ. Яасан? Энэ 7 хоногт хүүхдээ чи хараарай. Би жахан 50 баймаар байна. Танаа аваж яасан. Яагаад ч хөө байжлаа. Зүгээр л чамд жахан өөрийг хариуцлагыг чинь ухамсарлуулах гэсэн. За баярлалаа. Энийг хүүхдийг аав ээж дээр орхиж үлдээчихэд юу болохгүй. Чи аав ээжээ дуудчихгүй юу? Гэхдээ энэ л хараа шүү. Тийш нь битгий авчаарай. Чи өөр намайг нэг хүн амьтантай болчихно гэдэл бас хардаад байгаа ухаантай юм. Өөр нь энэ хэрүүл хинээс боллоо доо. Юу хаалга дуурсан уу? Мишкалэ. Данчтэй чи. Би чамайг арай чи юм болчихно гэж бодоогүй юмсан. Насны эцэст им чи мүцэх гэжтэй миний. За үгээд явахтай миний. За ир хүн чинь хамаагүй үж болдгоо шүү дээ миний. Чи л архи болчих юм бол ээжтэйгээ сайхан амьдрноо. Ээж нь одоо хүүгээ дахиж хөөхгүй. Ээж хүүгээ сонсож юм. За
намайг ингэж уйлдгүй шүү дээ хүч. За. Идээд угаад байгаарай. Манай явуугийн хэсэг. За юу болсон юм бэ? Ягаад хэдхэн дэлгэж вэ? Үгүй. Би багшаас лавлаж багш надад сайхан тайлбарлалтын хүчинд би ч одоо хугацаагүй хадгаламжийн дэвтэртэй боллоо. Баярлалаа. Наадаж мядагаад ирэх. Хөөе багшаа. Гэхдээ үргэлж хэрэгжих хэрэгтэй шүү. Нээчгээ тэгээд орхичдаг хүмүүс байдаг шүү. За чи дуул одоо ингэ мөнгө хийгээд байж шүү дээ. Хей. Дэвтэртээ бас чи мэдсэн бол надад мөнгөтэй ирдэг байж аа. Тэгтээ бас нэг юм бодноо. Тайл хоол идээч. Гэхдээ тэгээд ер нь хараад байхад даан цалингаараа амьдрна гэж байхгүй юм байна. Ямар нэгэн бизнес эрхлэх юм уу? Эсвэл давхар ажил хийж байгаа юм хоочоод байна шүү дээ. Давхар ажлынхаа цалинг цааш нь хийгээд нөгөө ажлынхаа хөлсөөр амьдралаа болгоод байхад аяндаа хоригдлол үүснэд ихтэй зэрэг нэмэлт орлого гэдэг маань ашигтай байгаас хэрэгцээтэй байгаа зү. Надад бол нэмэлт орлого үнэхээр хэрэгцээтэй. Тэгээ би яаж эхлэх юм мэдэхгүй. Энэ хүмүүсийн ярьж байгаагаар аль бизнес рүү одоо ингэ шуурч байна. Тэр нь ашигтай гэж яриад байх юм. За. Би та нарт нэг гоё жишээ хэлье. За энэ байна. Энэ бол зах зээл. За энэ яотон бол том бизнес. За зах зээлд том бизнес орлоо. Зах зээлд хангалттай том бизнес байна. Тэгэхээр бид нэр том бизнестэй өрсөлдөд хэрэггүй байна. Харин энэ ширхэгтэй кофе. Энэ бол дунд бизнес. Гэхдээ харьцангуй дунд бизнесийн орон зай байна. Энд ашигтай зай үлдэж юу? Байхгүй. Байлгүй яах юм? За энэ кофений сүв. Энэ бол жижиг бизнес. Өрхийн бизнес, бичил бизнес гэж ярьдаг шүү дээ. Энэ хангалттай орон зай байгаа үстэй. Тэгэхээр хүн болгоныг тоогоод байдгүй. Тэгсэн мөртлөө эрд хэрэгцээ ихтэй. Тийм жижиг бизнесийг бид нэр сонгоод хийх юм бол ахиух хэмжээний мөнгө олох боломж байгаа юм шиг надад санагдав. Сара. Найс өнөөдөр бүр хаваа орлоготой шүү. Чиний хараа. Яасан бэ? Юу болов? Энхватер хаач. Хамаг юм бааж хаглаад л яваад өглөө. Ахиж энэ гэрт ирэхгүй юм байхаа. Миний хан над руу уцтаад хэлчихгүй яагаад вэ? Би дараа л хүрээд ирнэ шүү дээ. Чамайг ирээд тасла. Зодоод нүдэд унах юм болов л гэж бодсон. За хаанаас та Сара минь. Яаж? Та ч одоо яач вэ? Гэрээсээ яваад өчглөө. Ашгүйдээ. Юу гэж байгаа юм чи мө ахыгаа? Чиний төрсөн ганц ах чи юм байгаа үсттэй. Ах чижтэй. Нэмэр болохоос илүү нэрмээс л олдог байсан бидтэй. Ах та хоёр ямар их зовоолоо. Хамаг мөнгө чи хулгайлаад явчихдаг хүний араас ингэж уйлж унчих ямар хэрэг байна. Тэгж яагаад л болохоо ахаараа өөрөө хүрээд ирдэг үсттэй. Доо чи. Юмны учраа ойлгохгүй чи бас олон үг донгосноо. Та нар энэ муу ихийнхээ сэтгэлийг бодож болдгоо болсон. Яасан арилчихсан дотортой амтд вэ?
Би байгаагүй тэр худлаа ярьж байхгүй юу? Баяраа. Тэр дуудаж байна. Чи яг энэ дээр зогсоороо заяа. Ариу мэдг хараад авчлаа. За. Ямар юу гүү. Аа яг энэ ч юу. На мэдчихэж та сүртэй би яасан. Жог анхааралтай байл да. Баяа яг энэ ч юу. За нэг үзье. За манайха анхаарч байгаа чимээгүй. Анхаар. Action. Ахаан автыг ирлээ средний 1-1 опши 7-1. За. Алис би. Эко тодорхойхгүй яасан бэ та нар? Чанд хэлээсэн энэ тасалаа шүү. Наач харахгүй байна мэдгч чинь. За тэгэхээр ямар дотор хувц сонгож байгаас шалтгаалаад эмэгтэй хүний зан чанарыг тодорхойлж болдог байх нь шүү дээ. Жишээ нь торон материалтайг сонгож байвал тэр хүн эмэгтэйлэг, инхрийн ялдам, халамжтай сайн гэрийн эзэгтэй байж чаддаг. Тийм учраас тэр хүнд аль болох биед нь эвтэйхэн. Тэгээд хурц тод өнгийг та бүхэн сонгож өгж болохгүй нэ штэ. Гогшаа. Ер нь эмэгтэй хүн тод өнгийн дотор хувц сонгож ойлэр нь яах вэ? Хагтад энэ ерөөсөө инех зүйл биш шүү. Бирүү цангаа маш чухал асуулт асуулаа штэ. Яагаад гэвэл энэ бол миний мэдхийн ихэнх худалдаа авалтын 70% эзэлдэг. Энэ юу гэсэн үг вэ? Гэхдээ тэр эмэгтэй хувц цантайг л харуулж байгаа юм болов? Арай биш. За, намаа. Бусдын анхаарлыг өөртөө татахыг хүсэж байна гэсэн үг. Яг зөв. Альваг бэлтгэлгүй хийдэг, гинтийн зүйлд дуртай залуу бүсгүйчүүд ихэнх нь ийм дотор хувц сонгодог байх нь штэ. Ойлгосноо? За та ер нь тэгээд энэ хүүхнүүдийн дотор хувцс гэдэг чинь яс та нарийн ид байдаг юм байна. За манай улсын ухаан бол энэ хүрхгүй юм байна дөө. За сайн байна уу миний дөө. Өө сайн байна уу та? За ахнаа хугацаанд амжих гад зүгээр зүтгэсээр үйж нэрлээ. Нөгөө эмэг бүгж авъя. За та бичих баримттай. За энэ байна нөгөө бичиг. Хаана энэ. За хүн хэд боллоо доо. За байж байгаа 9% хөө гэдэг чинь 272,500 болж байна. Аа энд. Болсон. Баярлалаа. За энийг ч хийж байгаа. За баярлалаа. За баярлалаа. Чи яах гэж байна? Чамтай уулзах гээл. Надад чамтай уулзах шаардлага байхгүй. Энжимаа. Би ээжтэйгээ уулзсан. Маргааш нөгөөдрөөс эмнэлгээс гаргана гинэ. Аваад аривчихгүй нэг санаа намарсан байх та. Тэгээ чамайг эргэж тойрч байсанд баярлалаа гэж хэлэх гээд. Зүгээрээ зүгээр. Нэрээ би Энжимаа. Архи хайж байгаа. Бурхан минь. Үнэн л байгаас. Үнэндээ үнэ. Тэгээд чи ер нь амьдралаа бодохгүй бол горьгүй нэ шиг. Чи энэ яваа насандаа амьдралаа боддог байсан юм уу? Бодлого яах юм бэ? Бодлого яах юм? Үнэ.
Тэгээд чи одоо би нэг ажил олж хийх санаатай байгаа. Таньжма. Миний хэрэг гарах юм бол намайг дуудаж байгаарэ. Байна уу? Юу нэ? Тий. Би ээж нэ. Янж юм бэ? Сарнаг яасан гинэ? Дандаа зэмэлүүлдэгч хаяа магтуулдаг энэ амьдрал гаднаа хатуур хөвч ухтаа уян зөдөн байх юмаа арын шинэгтэй хоровогийн шалгуурт алдарч шантраагүй бол азруу төштэй сансан бүхэндээ сайхан сэтгэлээр зорж явахд бүхий зүйл бүт